За юу тач өнөөдөр би бүр үнэхээр ингээд царай засал үнэхээр ах өмгөө царай дээр тавьсан ясгээр би өчигдөр шин нөгөө шинэ жилээ тэмдэглээд тэгээ ажлынхантаа яваад тэгээд ганцхан цаг унтаад тэгээд өглөө 4 гэж унтаад 5 гэж сууд ажилдаа ирсэн. Энэ хагас өдрийн мэндийг таад дөргий. Тэгээд хүн угаасаа унтаж амрахгүй бол ер нь угаасаа ингээд хүний тэ ингээд тайрах толгой бие арьс ингээд үүс одоо бүх юм ингээд маш их тийм ядард юм байна. Тэгээд ерөнхийдөө айгүй тийм нэг айгүй хэцүү онцгүй өдөр байна миний хувьд тий. Гэсэн ч гэсэн би тайдтай айгүй гоё тийм нэг мэдээ уншсан мэдээгээ тайдтай би бүр ингээд хуваалцмаар санагдаад энэ болохоор юу гэхээр нөгөө би уншсан тэр мэдээллийг би тайдтай ингээд айгүй гоё сонирн байх болов гэж би тайдтай хүргэе гэж бодож байна. Би ингээд ажил дээр ингээд таг оргоор нүрэ боддгоо юу ч зүудггүй ингээд бэждэг шүү тийм тэр утгаар ингээд таг оргоор бас орж ирлээ. Тэгээ байлгаарай. Тэгээд миний оргиц царайг өршөөгөөрэй. За юу гэхээр би энэ дээр ингээд айгүй гоё мэдээ олж байсан чи бүр ингээд тайдд энийг ингээд бүр хуалцахгүй болохгүй тийм ингээд дотроос ингээд бүр аргунаад ингээд бүр цайныхаа цагийг хүлээж аваад ингээд ороод ирлээ. За юу гэхээр би энэ дээр ингээд айгүй гоё бичээд хэлсэн байна. За Швед улсад нэг ийм гоё нэг шинэлэг тийм нэг эмчилгээний арга гарсан байна. Энэ юу гэхээр нэг одоо тийм аяллаа эмчилгээ гэж нэг тийм ингээд эмчилгээг одоо эм бичиж өгөхийн оронд одоо аяллаа рецептийг одоо ингэж бичиж өгдөг тийм одоо анхны одоо аяллаа эмчилгээ гэдэг тийм гоё юмыг одоо Швед улсад одоо ингээ анх удаа одоо нэвтрүүлж байгаа юм байна. Энэ надад ингээд аюулгүй гоё санагдаад юу гэхээр нөгөө ингэдэг юм байна. Хүн нөгөө нэг ингээд энэ дээр ингээд бичсэн өөрөө жоохон тэмдэглэж авсан. Яасан гэхээр би өөрөө нэг герман хэлнээс орчуулж байгаа учраас монгол хэл рүүгээ хөрвүүлэх гэж жоохон яан тэгтээ би хичээе заяа тийм. Тэгээд энэ юу болсон гэхээр нөгөө Швед улсад ингэсэн гинэ. Энэ бичгийн оронд хүнд нөгөө одоо нөгөө аялал бичдэг тийм одоо рецепт те одоо ингэж өгч одоо Шведэд одоо хэлж байгаа юм байна. Тэр нь маш сонирхолтой. Яадаг гэхээр нөгөө хүнд ингээд сүүлийн үед хүмүүс ингээд стресст ороод, ажлын стресст ороод, депресст ороод, ямар нэгэн айцтай амьдрдаг, тэ, burnout, тэ, ингээд бүр ингээд стресс, депресст орсон хүмүүс ингээд сүүлийн үед аягүй тийм эмээр өөрсдөө эмчилж гэж оролдож байна. Тэгээ Швед улс энийг нөгөө эмгүүгээр эмчилж болдог ямар арга байна гэж судлаачид үзсний үндэн дээр маш гоё тийм эмчилгээг бол одоо ингэж одоо рецептийг бичиж өгч байгаа юм байна. Тэр нь болохоор айгүй юу гэхээр эмний оронд те одоо аялалд 3-аас одоо 4 хоногийн аяллыг хийхэд л хүний дотоод сэтгэлийг эмчлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна. Энэ тэгээд ямар хүмүүст одоо энэ те эмний оронд энэ аяллыг одоо зөвлөж бичиж байна вэ гэхээр тэ стресст орсон, ажил амьдралын стресст орсон, burnout тэ депресст орсон, депрессийг эмчилгээд ингээд нойргуудлыг эмчилгээд тэ ингээд эмээр ингээд үзээд байгаа энэ үед бас ингээд судлаачид ингээд судалгаа хийж үзээд одоо тэ эмээр эмчилгээний оронд хүмүүсийг ингээд орчныг солиод тэ орчин солигдохоор хүний оюун санаа эмчлэгддэг юм байна гэж судалгаан дээр үндэслээд шинжлэх ухаан аяллаа эмчилгээ гэдэг юмыг одоо Шведэд ингээд гаргаж байгаа юм байна. За тэг яагаад ингэж байгаа юм бэ гэхээр аялал хүнд яаж нөлөөлдөг вэ гэж байгаа байхгүй юу? Яаж нөлөөлдөг вэ гэхээр одоо хүн аялахад нөгөө хүний тархинд нөгөө допамин ялгарч идэг тийм үү? Энэ допамин ялгарснараа хүнд ингээд урам зориг болон баяр хөөрийн тийм гормон ингэж ялгарч идэг юм байна. Тэгээ серотонин бас ялгард юм байна. Аялахад энэ одоо серотонин юунд үүрэгт ямар үүрэгтэй вэ гэхээр аз жаргал те хүний дотоод сэтгэлийн амар амгаланд нөлөөлдөг тийм гормон тий энэ ялгард юм байна. Тэгээ окситоцин гэж байгаа тий энэ нь болохоор хүмүүсийн хоорондын харилцааг сайжруулах, бие биендээ итгэж найдаж болдог одоо тэр сайхан итгэлцлийг төрүүлдэг тийм ингээ гормон одоо ингэж ялгардаг байх нэ. Тэгээ энэ нь бол ерөөсөө яг л нэг одоо нэг тий хүний биеийн одоо химийн нэгэн шин эхлэл гэж байгаа байхгүй юу энэ эмчилгээ. Тийм тэгээд одоо ямар нэгэн ийм одоо нойргуудалд орсон, стресст орсон энэ хүмүүс ингээд заавал ингээд 3-4 хоног юм уух ч юм уу, мунтагтай юм уух ч юм уу, тийм шаардлага байхгүй. Судлаач зүр 3-аас 4 хоног л аялахад ерөөсөө хүний хүндтэй ингээд
кортизол тий одоо стрессийн гормон ялгарна тий. Энэ нь болохоор хүний стрессийг 25% ингэж одоо бууруулдаг байх нэ. За тэгээд бас тэгээд хүний бүтээл сэтгэлгээг 40% өсгдөг байх нэ. Тийм учраас шивэдийн эмчнэр ингээд одоо ингээд тий одоо энэ айдсыг даван туулж байгаа хүмүүст тий хөнгөн стресст байгаа, нойргүйдэлд байгаа, ажлаас шалтгаалсан стресст байгаа, burnoutтай байгаа хүмүүст ерөөсөө 3-4 хоногийн аяллыг одоо эм бичгийн оронд одоо аялал бичиж өгдөг. Тийм одоо нээлтийг одоо Шведэд хийгээд байгаа юм байна. Тэгээд яагаад аяллыг зөвлөж байгаа гэхээр те энэ аяллыг зөвлөж байгаа нь болохоор амьдралаас дөрвөж байгаа гэсэн ойлголт биш ээ те. Энэ нь болохоор бидний сэтгэл зүйд хүний амьдарч байгаа орон зай маш чухал гэдэг гинэ. Тэгэд ямар нэгэн байдлаар хүн 3-4 хоног зөвхөн амьдарч байгаа газраа өөрчлөөд, орчин тойрноо өөрчлөөд эхлэж те хүний одоо ингээд чиний дотоод химийн бүтэц тийм үү? Чиний амьдралын хэмнэл, одоо чиний бие, чиний бодол, чиний амьсгалчин хүртэл ингээд өөрчлөгдөж идэг гинэ. Тийм болохоор энэ гэснээрээ чиний одоо стресс чинь ингэж багасах юм байна. Тэгээд одоо депресс чинь багасах юм байна. Тэгээд одоо ингээ айдас дүргэлж ингээ айдас түгшүүртэй байдаг хүмүүсийн айдас түгшүүр хүртэл багасдаг юм байна тий. Тийм болохоор ер нь бол тий энэ тайван бус байдал чинь ерхэн зөвхөн чамаас шалтгаалаад байгаа биш ээ. Хүний дотоод амар амгалан байгаа одоо бус байгаа энэ байдал чинь зөвхөн чамаас шалтгаалаад байгаа биш. Энэ чиний амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар чинь, эргэн тойрны чи хүмүүс энэ бүгд ингээ нөлөөлөд байгаа учраас тий энэ бүгдээс жоохон завсар авч 3-4 хоног нэг жижигхэн аялалд гарахад л угаасаа чиний одоо тий одоо ингээд яг эмчилгээ хийлгсэн юм шиг одоо эмний хамааралтай байсан хүмүүс эмээ ууцсан юм шиг одоо тийм болдго юм байна. Тийм учраас энэ бүр Шведэд ийм гоё том нээлт гарсан байна. Тэгээд энийг одоо ингэж одоо бичиж хийж байгаа юм байна. Тийм тэгээд ер нь бол тийм айдас, түгшүүр, стресс энтрийг болвол заавал эмээр биш зөвхөн аяллаар хүн ингэж өөрийгөө эмчилж болт юм байна гэд энэ аяллаа эмчилгээний ийм гоё шинэ хувилбарыг Шведүүд ингээд нэвтрүүлж байгаа юм байна. Тэгээд энийг би таад бүр ингээд герман хэлнээс орчуулад ингээд бүр ингээд хөрхий гэж бодоод өнөөдөр ингээд ажлынхаа завсраа ингээд германаас ингээд шууд ингээд орчуулад ингээд монгол руу ярьчлаа. Тийм тэгээд таадд маань хурж ойлгохтойгоор хүрсэн байгаасаа гэж би хүсэж байна. Тийм тэгээд би нас жоох ингээд нойрны дутагдaltaй ингээд жоох явж байгаа учраас ингээд бас жоо өөр тайван орлоод ярьсан бол ойлгоорой, уучлаарай. Тийм. Гэхдээ бол гол санааг юм нь ойлгож байгаа хаа гэж бодож байна. Бака.